Hello everyone. Өнөөдрийн Melodic-ийн дугаараар ямар топ 10-ыг онцлно гэж хамгийн анх сонсоод нэг их анхаарал татаагүй ч гэсэн нэг мэдсэн аялчихсан явж байдаг топ 10-ыг онцлохоор шийдлээ. Заримдаа бүр үнэхээр балет дуу гэж бодсон энэ аялчихсан явж байдаг шүү дээ. За тэгэхээр энэхүү дуунуудыг болохоор commercial success болон popularity зэргийг үндэслэн гаргасан гэдгээ хэлхэн зүйтэй хаа. Дээрээс нь яг жагсаасан гэж хэлэхэд тохиромжгүй зүгээр яг 10 дууны лист гаргасан гэдгээ хамгийн түрүүнд хэлье. За тэгээд энэ скриптээ бичиж байхдаа ер нь бол ингээ бүгдийн хэрэгээ сонссон шүү. За 10-т нь болохоор Өгзөг сайхан бол зүс сайхан гэдэгт орж ин Гинжингийн гаргасан 2 дахь уран бүтээл юм бэлээ. Тэгтээ би сайн мэдгүй л байна л да. YouTube дээрээ аплод хийсэн 2 дахь дуунайсан. Өгзөг сайхан бол зүс сайхан. Сайхан өгзөг бол сайхан байдаг. Сайхан өгзөг 2014 оны 7 сарын 14-ний өдөр YouTube хуудасанд аплод хийсэн ба тус дуун гарсан цагаас хойш маш олон хандлтыг авч ойролцоогоор 4.5 сая үзэлт авсан байдаг. Trap урсгалаар уран бүтээлээ төрөвдөг рэпер Гинжин буюу гарт нь өвөрмөц хэв маяг стилээрээ өөрийгөө бүрдүүлсэн тийм залуу уран бүтээлж байгаа. Мэдээж тухайн үед Монголын хөгжмийн салбарт ийм тесрэлт хийж гарч ирсэн доонууд байгаагүй ба Өгзөг сайхан бол зүс сайхан гэдэг концептэнд манай монголчуудын хувьд шинэ содон бүр шокны байсан болооч тэрөө муулах сайлах олон зүйлтэй л байсан баг. 9 зүрхээр наадах уран сайхны киноны саундтрак. За тус дуун гарсан цагаас л эхлэн дахилт болох селфи хийж чадахгүй гэдэг хэсгээ олон хүний аманд оруулсан баг. Тус дууг уран чимэг ган чимэг цэцэнаар хамтран орчин үеийн хэв маягаар үе хоорондын ялгааг гаргах гэсэн агуулгатайгаар нэг тийм хэрэлдэж байгаа юм шиг дуулдаг. Селфи хийж чадах уу? Яаж хийдгийг харах уу? Энэ бүтээл нь зүрхээр наадагч гих хувьсал продакшны ээлжид нэгэн уран бүтээлийн саундтрак болон гарсан. 8. Girls хамтлагийн Love юм бэлээ. Та нар хаа нэгт энэ аяг сонссон биз дээ? Энэ нь Girls олон анги sitcom цувралын саундтрак болж гарсан. Охтууд маань Краша хайртай үнэ найз залуугаа ярихтаа ийм юм бэлээ гэж ярьдаг шүү дээ. Үүнийг маань охтууд маань өөрсдийнхээ маягаар K-pop маягийн шингэн бүтээсэн байна. 7. Gramix-ийн хүүтэн байна. YouTuber Gramix-ийн уг уран бүтээлийг онцолж байна. Gramix News segment төгсөн ярилцлаганда хүүтэн байна бол ер нь дуу бишээ зүгээр MP3 файл видеогоо оруулах гээд тайлбар хэсэг дээр нь бичих зүйл олдохгүй хэсэг ингээ бодсон. Тэгээд толгойд босон хэдэн үгөө холбоод бичсэн л юм. Тэг хүмүүс энийг дис хийсэн байна гэж ойлгосон байсан. Гэхдээ тийм бишээ. Би 2 жилийн өмнө иймэрхүү төрлийн видео хийсэн ч өөрөө гэртээ хоолоогоо бичсэн учраас дуугарал зэрэг нь муу байсан. Тийм болохоор олон хүнд хүрээгүй хэмээ ярилцлага өгсөн байдаг. 6. Баван. За би ер нь энэ дууны талаар нэг юм ярмаар байна. Нэмэх 17 гээд цувралын гол дүрийг бүтээсэн цогтой жижигнаар дуугдуу гаргаж байсныг санаж байгаа хаа. Гаргасан цагтаа бүүмэр миллениалуудын хараалыг эзэн ч зэт үеийнхэн мань бол амандаа ялчсан л явдаг байсан. Хүмүүс тэгээд сайхан зүйлсийг дуулахаас илүүтэйгээр иймэрхүү зүйлс дуулж ихэхэн хандлт авдаг байсан үе ба үгээрэж киноны маркетингаас хайсан байдаг. 5. Дурлан дурлал хайрламар. За хэрв энд яагаад зохиолын дуу явж байгаа юм бол гэж гайхаж байгаа бол энэ дууг листэнд оруулахгүй байж чадсангүй уучлаарай. Тус дууны гизэгний ч үзүр сэрэл хөдөлгөөд байна гэдэг хэсэг нь олон хүмүүсийн анхаарал төртөж ойрын хэдэн жилдээ хүмүүсийн аманд аялагдаатай явсан шүү дээ. Түүнчлэн тус дуун гарснаасаа болж хэд хэдэн компани маркетинг болон ажиллаж байсны нэгэн жалам хар брэндийг шараа эргэсэн байна. 4. Бороо. Рэпер Гинжин болон Mrs. M хоёрын хамтран дуусан Бороо дуу нь зуны хамгийн гоё үзэгдлүүдийг оруулахыг хичээсэн гэдгээрээ онцлог. Рэпер Гинжин болон Mrs. M нар хамтран нийт 6 дуу гаргасан байдаг. Бороо дуу нь 10 хоногийн дотор 1 сая үзэлтэй бол зуныг зөвхөн энэ дуугаар л төсөөлмөр юм шиг. 3 жилийн өмнө гаргасан ба одоогийн байдлаар 14 сая үзэлттэй байгаа юм байна. 3. Time Off-ийн мартагцсан айд. За манайхан бүгд Lemo Face-д авсан биз дээ. Хайртаа хаягдаал өвдгөө тэрс суугаад л хан алж юм уралт. Гэхдээ ямар дуу тавьдгүйсэн бэ? Ямар ч энэ дуу бол эмочод бидний сүлд дуу юм. Өөр олон юм дуртай авахтэй дээ бүгд л гигэн ариг мөрөөддгөөс хойш. 2. Молпижигийн моллоо. Энэ бол өмнөх 3 торсон дуутай ямарч байгаагаараа төсдөөж гисэн арай ширүүнээрээ ялгаатай юм. Молпижигийн гаргасан энэ дуу нь мөн л тухайн үедээ мөн дууны үгээрээ шуугилж байлаа шүү дээ. онгис дуурт чи хайран санжин. Орцод хоёулаа шаалцлаа. 1. Диско мужаа. Deep techno урсгалыг барьж хэмнэлдээр нүглэх дуулах байдлаар бүтээгдсэн уг дууны утгыг сонсогчид ирээ зэргүй эсвэл хүжилтэй эмээ өөрсдийнхөө тодорхойлсон байдаг. Харин уран бүтээлчдийн хувьд нийгэм ямар нэгэн сөрөг энерги засахыг хүсээгүй, ямар нэгэн утга илэрхийлэхийг ч хүсээгүй. Зүгээр л айл хөтэй гэж бодсон юм хэмээн тайлбарлаж байсан. 4.
Дүнээд хэлэх юм бол эдгээр доонууд нь яагаад бидний аманд их аялагдаад байдаг вэ гэхлээр нэгдүгээр дурсамжтай аялгаа буюу хүний ингээд сэтгэлд нь хоногшин үлддэг учраас энэхүү доонууд бидний аманд маш их аялагддаг байх нэ. Бидний дурсамжуудыг хүгэлж байдаг учраас энэхүү доонууд нь магадгүй бидний дурсамжтай холбоотой байвал тус доонууд нь бас catchy болох магадлал нөстэй байна. Дараагийн шалтгаан нь дахин давтах. Catchy доонууд нь ихэвчлэн давталтыг стратегийн хувьд ашигладаг бөгөөд гол хэллэг эсвэл хөгжмийн сэдвийг давтаж сэтгэл татан байдлаа бэхжүүл санахад хялбар болгодог. Баярлалаа Melodic Memory.